Сайн уу хан борцоо YouTube channel маань тавтай морил. Би өмнөх бичлэгээр эсэлтийн эрхийг шалгалтанд хэрхэн 750-аас дээш наах талаар зөвлөгөө өгсөн байгаа лээ. За энэ удаагийн бичлэгээр та бүхний санал хүсэлтэнд үндэслэн Монгол Улсын их сургуульд 1-р курстэй хэрхэн суралцсан, за мөн 3.9 гэсэн горцонтой хэрхэн нэгдүгээр курсээ амжилттай төгссөн талаараа ярих гэж бодлоо. За хамгийн түрүүнд би өмнө жилийн үдийд эсэлтийн эрхийг шалгалтаа нийгэм англи хэлний шалгалтаар өгөөд Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны их сургуулийн нийгмийн ухааны салбарт элсэн суралцсан байгаа. За тэгээд Монгол Улсын их сургуульд орохын тулд яшир хоёр шалгалт өгдөг. Тэр нь болохоор суурь шалгалт, дагалдах шалгалт гэж байдаг. За суурь шалгалтын оноог нь 0.7-оор үржүүлж бодоод дагалдах шалгалтыг 0.3-аар үржүүлж боддог. Хэрвээ та бүхэн ямар яшин шалгалт өгөөд ямар мэргэжилтэй болохоо мэдэхгүй байвал доор байгаа линкээр ороод өөрөө ямар эсэлтийн эрхийг шалгалт өгч иж ямар сургуульд орохоо харах боломжтой байгаа шүү. За би анхнаасаа сэтгэл судлаач юм уу эдийн засагч гэсэн мэргэжлийг их сонирхож ирсэн учраас нийгмийн ухааны салбар сургуульд орсон байгаа. За ингээд сургуультай орсныхоо дараа бүртгэлээ баталгаажуул 24 цагийн дотор ерөнхий суурийн 1 багц цагийн хичээлийн мөнгө буюу 98600 төлдөг байгаа. За ингээд өөрийнхөө суудлыг баталгаажуулсны дараа CC код авдаг. За CC гэж юу вэ гэвэл чиний Монгол Улсын их сургуулийн төгсөл байх амьдралчин өрнөх тэрхүү системийг хэлдэг. За CC системээр багштайгаа холбогдсон, багш нараас хичээлээ аван, за мөн дүнгээ хүртэл харж олдог. За тэгээд хичээлийнхэн уялдаа холбоо, хөтөлбөр сонгуул, хичээл сонголт, тандалт гэдээ маш олон зүйлсийг хийдэг. Хамгийн чухал талбар бол CC байгаа шүү. За тэгээд CC систем хаяа бас гацдаг. Гэхдээ ер нь бол өмнөх онуудаас бол их гайгүй болсон юм шиг санагдсан гэж хүмүүс ярьж илээ. Миний хувьд бол нэг хайхтар CC-ийн гацалтаа бол нүр тулгарсан юм бол одоохондоо байхгүй байгаа. За ингээд CC кодоо аваад ерөөхдөө хичээл эхлэхээс өмнө хичээл сонголт гэж зүйл хийдэг байгаа. За хичээл сонголт гэдэг маань юу вэ гэхээр дараагийн семестрт үзэхээ одоо сонгодог гэсэн үг. За 1-р курсынханд бол тандалт гэж юм өгөхгүй анх орж агаад. За тандалт гэдэг маань яадаг гэхээр дараагийн семестртээ би ийм хичээлүүдийг үзмээр байна гэж тандалтаа өгсөн дараа өгсөн хүүхдүүдийн суудлал дээр үндэслэн хичээлийнхаа багш нарын тоог гаргадаг. За гэхдээ дөнгөж мөст орж байгаа бол тандалт өгдөггүй, шууд хичээл сонголтоо хийдэг байгаа. За хичээл сонголтоо хийхдээ ерөнхий суурийн хичээлийг дэс сонгодог 1-р курсийнхан. Хүмүүс их хвчлэн асуудаг л да мөст ямар мэргэжлээ сурдаг вэ гэж. За би дөнгөж сайхан 1-р курсээс төгсөө дөнгөж сайхан мэргэжлээ сонгосон учраас 1-р курстэй мэргэжилгүй, ангигүй ботго байсан гэсэн үг. Ер нь бол дөнгөж мөст орж байгаа хүүхдүүдийг ботго гэж нэрлэдэг. За тэгээд ерөнхий суурийн хичээлүүдээс үзснийхаа дараа дүнгээрээ яшээрээ жагсаад мэргэжлээ сонгодог. За энэ талаар илүү дэлгэнгүй бичлэгийнхаа төгсгөл ярих гэж бодлоо. За Монгол Улсын их сургуулийн хичээлийн систем нь яаж явагддаг вэ гэвэл нэг семестр нь 16 7 хоног байдаг. За 16 хоног 7 хоног хичээлсний дараа семестр дуусаад дараагийн семестр эхэлдэг. Тэгэхээр жилд намрын, хаврын гэсэн 2 семестр байдаг гэсэн. За тэгээд ер нь хичээлүүдийн дүн маань яаж гаргадаг вэ гэхээр багш нар их хвчлэн бие даалт, улирлын шалгалт, явцын шалгалт гэсэн 3 зүйл дээр үндэслэн. За тэгээд дээрэс нь хичээлийн идэвхтэй оролцоо гэсэн 4 зүйл дээр үндэслэн дүнгээ гаргадаг байгаа. За ингээд ерөнхий суурийн хичээлүүд маань юу байдаг вэ гэвэл 1-р курстэй 24 багц цаг үдсэний дараа мэргэжлээ сонгож олдог. За тэгээд ер нь бол их хвчлэн хүүхдүүдэд юу зөвлөдөг вэ гэхээр 1-р курстэй 36 кредит багц цагаа, за 37 кредит багц цагаа үдсэх юм бол их сайн гэж боддог. За миний хувьд болохоор би одоогийн байдлаар 36-г үзсэн байгаа. За тэгээд өмнө нь ер нь Монгол Улсын их сургуульд ерөнхий суурьс 36-г үздэг байсан. За тэгээд яагаад 37 болсон бэхээр гамшигаас хамгаалах менежмент гэдэг нэг кредитийн хичээлийг заавал үзэж төгсдөг болсон байгаа. За миний хувьд ерөнхий суурийн эдгээр хичээлүүдийг үзсэн байгаа. За тэгээд энэ хичээлүүдээр та бүхэнд ямар багш нарыг санал болгомоор байна гэхээр биеийн тамирын дээр би төмөн төгс багшийг сонгосон байгаа. За биеийн тамирын хичээл бол ерөөсөө мөсийн бүх оюутнууд үзэх ёстой. Монголын төвх биеийн тамир хоёр бол үзэх ёстой. За тийм хэрвээ чи гүйж харах дурггүй бол биеийн тамирын насгал хиймээргүй байвал биеийн тамирын 4 өөр хичээлээс арай өөр эмчилгээний биеийн тамир ч юм уу тийм хичээл сонгох боломжтой байдаг. Миний хувьд болохоор ерөнхий суурийн биеийн тамир гэдэг хичээлийг сонгосон байгаа. За энэ хичээлийг сонгоход ерөөсөө айгүй их идэвхтэй амьдралыг надаас чаардсан. Ягаад тэгэхээр хичээл маань лекц семинар гэдэг маягаар явагддаг. Тэгэхээр биеийн тамир маань болохоор дандаа лекц семинар дээр дасгал хийж гүйдэг. За хажуугаар нь хичээлээс гадуур идэвхтэй оноо цуглуулж сагсны тэмцээн оюутнуудын лигийн сагсны тэмцээнийг үздэг, зураг даруулдаг тоглогчдод тэгээд дээрэс нь бас раунд болгон дээр нь энэ хүү тэмцээнийг үзсэн ингээд селфи хийгээд багштай үзүүлж иж оноогоо авдаг, марафонд гүйдэг маш олон идэвх шаардсан хичээл байгаа шүү. Тэгээд хэрвээ та бүхэн биеийн тамирын хичээлийг сонгосон бол өөрөө хүчин чармайлт гарахгүй бол биеийн тамирт онсон хүмүүс бас маш их байдаг юм билээ.
За цаашлаад бие тамирын хичээлийн шалгалтыг яаж өгдөг вэ гэвэл волейболын шалгалт, сагсан шалгалт гэж бас өгдөг байгаа. Тэр нь болохоор волейбол дээр одоо доороос 10, дээрээс 10 авна. За тэгээд сагсан дээр болохоор 2 алхамд шидэлт гэдэг юм хийдэг. За тэгээд ер нь бол бие тамиртай муу байсан бол жоохон хэцүү санагдсан. Миний хувьд болохоор би волейбол тоглодог, харин сагс тоглодог байсан. Гэхдээ бэлдээдсэний үндсээр шалгалтын дээр тэр 2 алхамд шидэлт гэдгийг хийж чадсан. За тэгээд бие тамирын хичээл дээр ирэхэд яагаад 92 буюу одоо 4-0 авч чадаагүй гэхээр яагаад гэвэл байрнаас уртад хараадаг. За тэгээ би угаасаа айгүй намхан болохоор урт хараад чадахгүй. За тэгээд багш нар маань эрэгтэй эмэгтэй хүмүүс одоо хүүхдүүд ийм өндөртөө өсөрж ийж бүтэн оноогоо авнаа гэ ингээд заагаад өгсөн байдаг учраас тэр одоо миний ганц оноо алдсан шалтгаан болсон. За тэгээд бие тамирын хичээл дээр бас 64 тоо тасгал гэдэг одоо тэмцээнд оролцоод ангиараа тэг ялах юм бол бас бие тамир дээр сайн гардаг юм олон үйл ажиллагаа шаардсан хичээл байгаа шүү. За бие тамирын хичээлийн дараа дэлхийн судлалын үндэс гэдэг хичээлийг сонгосон. За дэлхийн судлалын үндэс гэдэг хичээл болохоор байгалийн ухааны хичээл байгаа. За тэгээд байгалийн ухааны хичээлүүдээс хамгийн амархан буюу сонирхолтой нэмж санагдсан. Яагаад гэвэл дэлхийн судлалын хичээл маань болохоор дэлхийн одоо гариг ямар бүтцтэй, за тэгээд хэрхэн бүрэлдэж бий болсон гэдэг одоо талаар үзүүлдэг. За тэгээд дэлхийн судлалын хичээлийг болохоор би Юмчмаа болон Нямдаа гэсэн багш нар дээр сонгосон байгаа. За тэгээд хүүхдүүд заримдаа багш нарыг одоо даал Нямдаа ч юм уу тийм ингээ хоч өгөөд нэрлээд идэг. Гэхдээ энэ одоо надад их муухай санагддаг. Яагаад тэгэхээр би одоо ингээд ажгүй дүнтэй сурцсан гэхээр ер нь бол хүн өөрөө хичээгээд өөрөө сайн сурья гэж шалгалтаа сайн өгөөд бэлтгэх юм бол муу авахгүй сайн гарч чаднаа гэсэн үг юм шүү. За тэрний дараа сэтгэл судлал гэдэг хичээлийг Одгэрл гэдэг багш нар үзсэн байгаа. За тэгээд Одгэрл багш бол хичээлийн үнэхээр гоё заадаг, дүндээ үнэхээр харамгүй, маш сайн дүн тавьж өгдөг. За тэгээд гол нь үнэхээр юмаа хийсэн хүүхдийг үнэлж чаддаг үнэхээр гоё багш байгаа шүү. За тэгээд та бүхэн маань сэтгэл судлал хичээлийг Одгэрл багш дээр сонгоорой. За дараа нь хувь хүний санхүү гэдэг хичээл үзсэн байгаа. За хувь хүний санхүү гэдэг хичээл маань болохоор судалгаа шинжилгээний арга зүй гэдэг хичээлүүдийн нэг нь. За хувь хүний санхүү хичээлийг би Амар Баясгалан гэдэг багш дээр үзсэн. Ерөнхийдөө юу одоо ордог хичээл вэ гэвэл хувь хүн хэрхэн санхүүгээ удирдах, ямар санхүүгийн төлөвлөгөөтэй байж хэдэн төгрөг хадгаламжтай хийж хэдэн төгрөгийг одоо амьдралдаа зарцуулах вэ гэдгийг зааж өгсөн тийм гоё хичээлсэн. За хувь хүний санхүү дээр одоо хувь хүний санхүүгийн төлөвлөгөө гэж хийдэг. Тэгээд тэр төлөвлөгөөнийхөө дагуу би одоо өнөөдөр амьдарч байгаа. Тэгээд тэрний дагуу ачаар бас би санхүүгээ бас нэмэгдүүлж чадсан болохоор энэ хичээлдээ баярлалаа гэж хэлье. За цаашлаад би хүний хөгжил харилцааны ёс зүй гэдэг хичээл үзсэн байгаа. За хүний хөгжил харилцааны ёс зүй гэдэг маань эхлээд нэрнээсээ их сонин санагдаж магадгүй. Хүний хөгжил гэхээр одоо self development те одоо хэрхэн цагийн менежменттэй байх уу ч юм уу хэрхэн манлайлах ч юм уу гэвэл тэгвэл энэ бол шал өөр хичээл байгаа шүү. Юу вэ гэхээр улс орны хөгжил гэдэг бол хүмүүн капитал буюу хүний хөгжлөөс хамаардаг. За тэгээ нэгдсэн үндэсний байгууллагын одоо тэр human development гэдэг одоо зориулт тэр тэдгээрийн талаар үздэг тийм хичээл байгаа шүү. Тэгээ хүний хөгжлийн хичээлийг би нэг цэцэгэд багш нар үзчихсэн байгаа. За ингээд ерөөхдөө 1-р семестр маань дууссан байгаа. За тэгээд 1-р семестрийн тухайд бол би 3.9 тэгээ голчтон нь болохоор 97-таа сурсан. За яагаад би 1-р семестртээ 15 кредит үзээд дараагийн семестртээ 18 кредит үзсэн ч гэсэн 36 багц цаг цуглуулсан байна уу гэвэл би TOEFL-ийн оноогоор англи хэлний хичээлээ хаалгасан байгаа. Монгол Улсын их сургуулийг төгсөж байгаа хүн болгон англи хэлний агсан дундын төвшөнтэй байж төгсдөг. За харин энэхүү англи хэлний хичээлийг би одоо үзэлгүйгээр TOEFL-ийн оноогоороо хаалгаад ингээ 3 багц цагийг цуглуулсан байгаа. Гэтэл яг миний энэ хаалгаснаас хойшоо ингэж кредит тооцоо болсон бэлээ. Тэрнийг бас анхаараарай гэж хүсэж байна. За тэгээд биеийн тамир дээр би 95 гарсан байх юм бол